зөвшөөрөл авахд хамгийн том асуудал чинь татврын тодорхойлт байдаг. Энэс чинь бол татврын өргүү гэдэг тодорхойлолтоос бүгд дундаа гэд бүгд ирж. Яагаад вэ гэж чинь манай татврын хууль болгож өөр бизнесийн ашигаас авдаггүй байгаад. Дандаа орлогод өөр зардлаас авдаг, орлогоос авдаг, хөрөнгөөс авдаг. Тэгээд нөгөө нэг одоо жишээл нь 1 сая төгрөгийн ашиг олохын тулд яах нь усад 10 сая төгрөгийн татвар тушаа шаардлагатай байдаг. 100 тэрбум төгрөгийн шударгаар бизнес эрхлээд 100 тэрбум төгрөгийн би ашиг олохын тулд яах нь усад 400 тэрбум төгрөгийн татвар төлөх тушаа шаардлагатай. Ийм хуулиутай болгож манай Монгол улсын эдийн засаг хүссэн ч хүссэн бүх юм ингээд харанхуй төнөвөр ирэнэхлүү ингээд сүүдрийн эдийн засаг шилжээд байгаа шүү гэдэг санааг хэлээд байгаа. Энэ хатуу хууль. Тэгэхээр чи нэг нөгөө ганцхан зөвшөөрлийн тухай хууль сайхан боллоо гэд бүгд болохоор сайхан хэрэгжихгүй. Яагаад гэвэл туслах хуулиуд нь болохоор юм хатуу байгаад байгаа шүү гэж. Одоо байгаад мөрдөгдөж байгаа юм шиг, мөрдөгдөхгүй байгаа юм шиг, амьдраж байгаа юм шиг эсвэл өхмөл хуулиудаа яах нь аут тийгээч гэдэг санаа гарч. Тэрийг хүнсч гарахгүй бол одоо бидний ингээд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөлттэй 1000 сайхан ингээд гоё юм яриад өөрчлөлт гарч ирсэн. Энэ нь болгож практик амьдрал дээр ямар нэгэн дэмжлэг болохгүй гэсэн санаа хэлж байгаа шүү гэж.